Орхон аймагт дэлхийн банкны санхүүжилт төр хэрэгжиж буй эрчим хүчний төсөл 2-ын гүйцэтгэл 40 гаруй хувьтай явагдаж байна. Уг төслийн хүрээнд хуучин орон сууцны хэвтээ босоо шугам, давхар дундын шийд шинжлэх, хэрэглэгчийн тоолуурыг ухаалаг тоолуураар солих ажил үе шаттайгаар хэрэгжиж байна. Орхон аймгийн хэмжээнд 23 мянган тоолуур солихоос одоогийн байдлаар 2000 орчмыг суурилсан байна. За мөн цаашид өвлийн үйлрэлд үргэлжлүүлэн хийх талаар мэдээллээ. Энэ төслийн хүрээнд Орхон аймгийн нийтдээ одоо модон тулгууруудыг бүгднийг бетон толгуураар солино. Энэ хүрээнд 8900 модон тулгуурыг солихоос бетон тулгуур болон солихоос одоо 6900 болол хийж хэрэгжүүлж ажиллаж байна. За нийтдээ 2260 км сив кабелийг болол солино. Энээс болол өнөөдрийн байдлаар 154 км-ийг болол сольж байна. 60 байрны босоо хөндлөн одоо шийтүүдийг солих шинжлэх ажлыг хийн. Үүнээс болол өнөөдрийн байдлаар 18 байрны шийтийг болол засварлаж ажиллаж байна. За 23 мянган айл өрхөөдийн одоо ухаалаг тоолуурыг солих ёстой. Энээс өнөөдрийн байдлаар 2000-ыг болол солиод ажиллаж байна. За ингээд цаг агаарын хувьд нэлээд хас гараад орсон учраас цаашдаа болол бетон дулгуурын ажлыг болол зогсоож байрны шийтний засварыг тоолуурыг солих энэ шинжлэх ажлыг энэ өвөлдөө багтааж хийн. Өнөөдрийн байдлаар төслийн болол 40 орчим хувьтай явж байгаа. Бид нар болол өвөлдөө хавартаа энэ цаг агаараас үл хамааран бас дотор ажлуудаа хийж хэрэгжүүлэхээр болол төлөвлөж байна. Эх ондоо багтаагаад энэ дэлхийн банкны 2 төслийг бүрэн дуусгаж хэрэгжүүлнэ. Бүрэн дуусгаснараа Эрдэнэ дотын иргэд маань цахилгааны ачаалал унахгүй ухаалаг хэлбэрлүү оруулах, өөрийнхөө хэрэглээг хянах юм тогтолцоолоо оруулахаар бол зорж ажиллаж байна. Ухаалаг тоолуур солих ажил 2022 оны 6 дугаар сар хүртэл үргэлжлэх юм. Эрдэнэт хотын иргэд ухаалаг тоолууртай болсноор өдөр шөнийн тарифтай тул шөнийн хямдралтай эрчим хүч хэрэглэх хэмжил зүүн баталгаажуулалтын хугацаа 2 дахин уртасч байгаа тул баталгаажуулалтын төлбөрийг хэмнэн хэрэглэгчдийн хэрэглээний мэдээллийг урт хугацаагаар хадгалан хүссэн мэдээллийг хянах боломжтой болгох зэрэг олон давуу талтай юм. Мөн хуучин модон шон ашиглалтын хугацаа дууссан утсан нийл хүчтэй унал үүсдэг байсныг сольж бетон шон байрлуулах ажил явагдаж байна. Одоогийн байдлаар бетон шон суулгах ажил 77.5% явагдаж байна. Ингэснээр нийт 6900 шон суулгасан байна. Үлдсэн шонг ирэх хавар суулгахаар төлөвлөж байгаа гэлээ.